Өг тэнгэр радио. Сар шиндээ сайхан шинлээрээ. Талын сайлхинд Монгол мордын төвөргөөн сонсогдож, гал морин жил айлчлан ирлээ. Зон олон монголчууд минь сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? Хөг тэнгэр радиогийн сар шинд зориулсан баярын тусгай дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ дугаараараа Хөг тэнгэр радиогийн хөтлөгч редакторуудыг урьж авчираад тэдний Монгол ёс заншилтай холбоотой, за мөн сар шинтэй холбоотой мэдлэгийг сорихоор шийдсэн юм аа. Ингээд хөтлөгч редакторуудаа студидтэй урьж авчиръя. Сар шинийн мэнд хүргье. За сар шинийн мэнд хүргье. Тарга орж сайхан аварч гин үү? Сайхан аварч гин. За чи сайхан аварч гин. Сайхан. Өөрөө хавар айлтад ирлээ. 5-9 эхэлсэн байна. За ингээд баярын тусгай дугаартаа манай Хөг тэнгэр радиогийн хөтлөгч редактор Ган зоргийгоо хамгийн түрүүний эхний зочноор урьж авчирлаа. Баярлаа. Өндөр настай үнэ. Төрөлөө урьж оролцож чад баярлаа. Тэгэхээр Ган зориг маань товчхон үзэгчэдтэй өөрийгөө танилцуулъя. За ямар подкаст хөтэлдэг вүлээ? За намайг Тавагийн Ган зориг гэдэг Хөг тэнгэр радиогийн хөтлөгч редактор албан дээр ажиллаж байна. За миний өөрчлөлт нэртэй подкаст бол ерөөхдөө амьдрал дээр болон урлаг, спорт бүхэл салбар дээр өөрчлөлт гаргасан. За эрэгтэй эмэгтэй бүхэл насны зочдыг урьж оролцуулдаг ийм сонирхолтой подкаст байгаа. Хөг тэнгэр радиогийн хөтлөгч редактор Эрдэнэ Цэцэг буюу Эма. Сар шинийн мэндийг хүргье. Баярлалаа. Сар шинийн мэнд хүргье. Сонсогчдоо, үзэгчдээ сар шинийн мэнд хүргье. За би Хөг тэнгэр радиодоо хөтөч нэртэй подкастыг эхлүүлсэн. Жишхан болох гэж штэ тийм ээ бидний подкаст чинь. За миний хувьд бол би болон сэтгэлийн эрүүл мэнд дээрээс нь жоохон хөгшин сүнстэй юм болохоор нэг Монгол аж ахуй талдаа, өв соёл талдаа сонирхдаг. Тэгээ урьж байгаа зочид маань ч гэсэн нэг тэр талын хүмүүстэй илүү ойлголцоод байгаа юм шиг надад санагдаад байдгийг. За тэгээ би болон сэтгэлийн эрүүл мэнд, ёс заншил, Монгол ах уйд өрн дуртай. Гэхдээ яг хөдөө бол үсээгүй. Хотод өсөөгүй аймгийн төв гэдэг штэ нэг төв газар өссөн. Тийм ээ. Хот хөдөө хоёр яг засар өссөн юм уу да? Хөг тэнгэр радиогийн хөтлөгч редактор Хатанбаатар. Сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. Та сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. Тэгээ сонсогч үзэгч нар маань бас зон олон монголчууд маань ирж байгаа гал морин жилдээ илгэрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан онд минь тарган тавтай сайхан орцгоовоо. Тэгээд энэ жил маань монголчууд бид бүхэнд олон амжилт, олон аз жаргал, олон тэр дурсгалт тийм гоё дурсамж дүүрэн гоё мөчүүдэр дүүрэн жил байх болтугай гэж ерөөж байна. Манай подкастыг нэг дугаар үзсэн ч бараг хэлэх бах. Цадуалаа мэдрэмж подкаст маань ер нь уран бүтээлчд за тэр дундаа бас монголчуудынхаа тэр онцгой байдлыг шинж чанарыг тодруулж харуулахыг хичээж байгаа тэр хүмүүсийг л ер нь өөрхийг голчлтээ хөтлөгчөөр ажилладаг миний хувьд бол. Хөг тэнгэр радиогийн хөтлөгч редактор Оюун Тамир. Тамирада сар шинийн мэндийг хүргье. Баярлалаа. Манай нэвтрүүлгийг үзэж сонсож байгаа үзэгч сонсогчдаа бас сар шинийн мэндийг хүргье. Танд бас сар шинийн мэндийг хүргье. Миний хувьд бүтээгч подкаст хөтлөж явуулдаг. Тэгээд ерөөхдөө сэдв бол харгалзахгүй өөрийгөө бүтээж яваа. Монголд бас шинээр юм хийхийг зорж яваа хүсэл тэмүүлэлтэй залуучуудыг салбар бүрийн хүмүүсийг урьж оролцуулдаг байгаа. Хөг тэнгэр радиогийн хөтлөгч редактор Алтанхүү дараагийн зочноор ирээд бэлэн болсон байна. Сар шинийн мэнд хүргье. За, сар шинийн мэнд хүргье. Сонсогчдоо, үзэгчдээ. Тэнда. За, гялалаа. Тэгэхээр бид бол Аги гэж дууддаг. Аги маань Хөг тэнгэр радиогийн ямар подкастыг, ямар сэдвийн хүрээнд хийдэг бэлээ. Энийг бас товчхон танилцуулъя. За, винтэж рум буюу хуучны өрөө. За нэгэсэндээ пянз болон кассетэнд зориулсан. Одоогор бол яг нөгөө пянз форматаар гарсан хамтлаг дуучдын цомгуудыг сонсогчдоо тэр дундаа илүү нөгөө дуу хөгжимд дуртай
Дээрээс нь одоо энэ пянз гэдэг одоо форматаар тийм ээ. Пянз тоглуулагчаар ингэж пянзыг хамтлаг дуучдын цомгийг сонсох дуртай. Тэр одоо хүмүүс зориулсан нэг өстө хөгжмийн нэвтрүүлэг юм уу да. За манай Хөгжингэр радиод нэг хамгийн одоо балчир гэж хэлж болохоор нэг хөтлөгч байдаг. Тэр бол Оюка. За амархан сан байна уу? Амар байна уу? Сар шиндээ сайхан шинэлж байна. Сайхан шинэлж байна. Та сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. За даг 70-тай, бюро булчинтай, онд минь тарган тавтай орвоо. Тарган тавтай орж байна. За миний хувьд Хөгжингэр радиогийн хамгийн отхон хөтлөгч редактораар явдаг. Тэгээд миний одоо хөтлж явуулдаг подкастны нэр хэм бол Vibecast гэдэг залуучууд илүү голдуу нөгөө залуучууд руу хандсан чиглэсэн тэдний дотоод ертөнц нөгөө vibe гэж яриад байдаг. Тэр vibe-ийг нь илэрхийлэх team подкастыг хөтлж явуулдаг. Хөгжингэр радио. Сар шиндээ сайхан шинэлэрэ. Өнөөдөр би баярын цэцгээ дугаартаа Хөгжингэр радиогийн хөтлөгч редакторуудыг одоо урьж авчирж байгаа. Монгол ёс заншил, Монгол уламжлалтай тэр дундаа сар шинийн одоо холбогдлолтой асуултуудыг асууж байгаа. Тэгэхээр эдгээр асуултуудаа эхнээс нь асуугаад эхлэе. За, дэлгэцэн дээр асуулт гарна. За мөн 3 хувилбар гарна. Тэр 3 хувилбарыг нэгэн зөв мэдээж хариулт байж таарна. Тэгээд сайн бодож байгаад хариулаарай. Амжилт хүсье. За ойлголоо. За ганцаагаас эхний асуулт. Монголчууд цагаан сарын баярыг хизээнээс өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон бай. Тэгээ 4 хувилбар өгнө. Энэ 4 хувилбарын аль нь зөв бэ гэдгийг хэлэх нь байна. За сайн тогтоогоод аваарай. А. Чингис хаан их Монгол улс байгуулсны дараа. Б. Манччин улсын харьяанаас гарсны дараа. В. Анхнаасаа нүсэр тэмдэглэдэг байсан. Г. Одоо ч нүсэр тэмдэглэдэггүй. Аль нь зөв хариулт вэ? Нэг нь зөв хариулт. За би их цаг яахгүй тулд би хувилбар гэж бодож байна. За манччин улсын дараа гэд хариулчихъя. За эхний хувилбарыг сонгоё доо. Ерөнхийдөө бол цагаан сар намар болдог байсан гэсэн сурвалж байдаг. Тэгээд намар болдог байжгаад намрын одоо тэр өргөн дэлгэр одоо сүү цагаа сайн боловсруулсан үед цагаан сар гэж тэмдэглэдэг байжгаад 1206 онд их Монгол улс байгуулагдаад Чингис хаан маань цагаан сарыг хавар тэмдэглэдэг болёо гэсэн зэрлэг болгосон гэж би уншижсэн юм байна. Тэгээд 1206 оноос хойш цагаан сарыг одоо өргөн дэлгэр тэмдэглэж ирж байгаа. Гэхдээ Чингис хаан гэсэн хувилбарыг сонгоё. За Манччин улсын харьяанаас гарсны дараа тэмдэглэж хэлсэн. Надад Чингис хааны үеэс л санагдаж байна да. За миний хувьд бол би яг Чингис хааны үеэс гэж л яг бодож байна. 1206 онд Чингис хааны үеэс голчлон хаврын тэрүүн сар тэмдэглэдэг байсан. Тэгээ тэр үед л өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан болов. Бас ингээ яг түүхээ аваад үзэх юм бол бас янз л та. Тэгээд за би А хувилбарыг сонгоё. Зөв байлаа. Дараагийн асуулт. Орчин үед цагаан сарын баяр хизээ болохыг ямар зурхаагаар товолдог вэ? А. Тэр бишийн зурхай. Б. Төгс буянтын зурхай. В. Монгол шар зурхай. Г. Дорны зурхай. Төгс буянтын зурхай. Сар шинд өгөхээр эдгээр нэрлэгж байгаа бүх зурхаамд яригддаг. Хүмүүс маш их бодолдог. За би бол голдуу нөгөө төгс буянтын зурхаагаа барьчдیں۔ Хувийнхаа. Тэгэхээр би тэр талаар хариулчих та. За. Төгс буянтын зурхаа. Яг мэдгүй байна. Гэхдээ төгс буянтын зурхай гэж бодож байна. Энэ болохоор 4-5 жилийн өмнө ахгүй юу? Яг би нөө тэр бишийн зурхаагаар явдаг байх гэж боддог гэсэн. Маш олон хүмүүс тэгж боддог юм байлээ. Тэгээ санаандгүй байжгаад нэг нэвтрүүлэгч илүү үзлөө яалаа тэгсэн чинь төгс буянтын зурхаа гэдэг нэг лам хүн ярьж байгааг сонсоод тэгээ гайхаад тэгээ төгс буянт гэдгийг тэгэхэд нэг 4-5 жилийн өмнө санаандгүй байж байгаа зэрэг мэдэж авсан гэх юм уу. Гэхдээ яг энийг сонсож байгаа хүмүүс бас нөгөө тэр биш гэж бодож байгаа хүмүүс бас байдаг гэж магадгүй. Ялангуяа залуучууд бас тэгж бодох магадлалтай байдаг юм шиг санагдсан. Бөө ямар сони юм бэ? Бөөн сонсон зурхаа. Гандаа ойрхон байна. Тийм байна. Төгс буянтын зурхаагаар л гэдэг. Дорны төгс буянтын зурхаа тэгвэл. Миний мэддэг нь тэр бишийн зурхай л ах юм. Тэр бишийн зурхай. Тийм, тэр бишийн зурхай гэдэг ингээд нөгөө цагаан календар байдаг шүү дээ, тийм ингээд.
тэрийг л болов гэж бодож байна. Хариулт буруу байлаа. Дахиад буруу юу? Яа. Б хувилбар төгс буянтын зурхаагаар За. тавладаг байжээ. Монголчууд Манччин улсын харьяанд байхдаа шар зурхаагаар цагаан сарын баярыг тэмдэглэдэг байсан юм байна. Тэгээ харин 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж 8 дугаар богдож авцсан дам бутагт хааны зарилгаар төгс буянтын зурхааг буцаан сэргээн хэрэглэх болжээ. Дараагийн асуулт. Эрэгтэй хүний суудлыг тодорхойлохдоо ямар суудлаас эхлэн нар зөв тойруулан тоолдог вэ? 4 хувилбар хэлье. Гал, төмөр, уул, мод. Таар мэдгүй. Бодтуу. За, Гал юм болов? гал. За энийг авах уу? Галлаа бай да. За би бол мод суудлаас болов гэж бодож байна. Г хувилбарыг Тий. сонгож байгаа юм Тий. байна. Таахаас үр аргагүй болсон. За одоо эрэгтэй хүний суудал гэж байгаа юм чи гал гэж бодъё доо. Одоо яг үнэхээр би энэ суудлуудын хооронд нь ялгахдаггүй маа. Үнэ л хэлээ. Ер нь л нөгөө айлын гал голомт гэдэг эрэгтэй хүн талаас гал ээж магтгүй гэж бодож. Эрэгтэй хүн чинь гал баха. Уул муулуудтай арай биш баха. Төмөр гэхээр гал. Гал, Гал юм болов. гал. Зөв. Зүв байна. Оо, ямар сайхан юм бэ? Хураа. За, ямар суудалд суусныг олохын тулд эрэгтэй хүн галаас эхлээд 8 суудлыг бэлгийн насны тоогоор нар зөв тойруулан тоолж суудлаа тодорхойлдог бол харин эмэгтэй хүнийг уснаас эхлэн бэлгийн насны тоогоор нар буруу тойруулан тоолж ямар суудалд суусныг нь мэддэг байх нэ. За, дараагийн асуулт. Тунгалаг тамир киног мэднэ тийм ээ? Мэдээ. Тунгалаг тамир романы итгэлтийн эхнэрийн нэрийг хэн гэдэг вэ? Долгор, должин, дулмаа. Аль нь зөв хариулт вэ? Дулмаа бол биш. Долгор, должин. Өөдний үлээ. Долгор, должин, дулмаа. Долгор, должин, дулмаа. 3 хувилбараас сонгох юм ба штэ. Долгорчин эрдний ихнэр үлээ. Мэдгүй. За должин. Долгор биш үү? Мэдгүй. За долгор гэж бодож байна. Долгор уу? Биш юм байна. Должин юм байна. Должин юм байна. Аль нь вэ? Должин байна. Должин минь яасан. Должин байна. Дулмаа минь л бодогдоод гэдэг чинь төмрийн ихнэр должин юм байна. Должин. За. Долгор биш үү? Долгор уу? Долгор чинь итгэлтийн ихнэр. Тийм Сая долгор чинь эрдний ихнэр. Тийм үү? Тийм гэж бодож байна. За, хариултыг авах уу? Тийм. Дулмаа. 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 Итгэлтэй юу? Тэгё. Би яг энийг ягаагүй. Тааж ин бууж ин. Тэглээ. Надад должин л гэж орж ирээд байна. Зөв. За. Бороо энэ тэгэхгүй. Дулмаа илүү. За, аль нь үү? За яаж байгаарай. Би киногийн Арманиг бол уншиж байгаагүй. Бүтнээр нь уншиж байгаагүй. Киногийн үзчихсэн. Тэгтээ бас сайн санахгүй байна дээ ч одоо 10 дугаар ангитай үзчихсэн болохоор. За, зөв хариултыг хэлье. За дулмаа. Дулмаа. Зөв байжснаа буруу боллоо. Оо должин байсан уу? Зөв хариулт бол должин байжээ. Яа. Монгол бүхий одоогийн цолыг хэдийн үеэс хэрэгэлдэг болсон бэ? Монгол бүхий одоогийн цолыг шүү. За, А хувилбар 11-р зууны сүүлчээс, Б 12-р зууны дунд үеэс, В 13-р зууны дунд үеэс. За сүүл рүүгээ байлгүй дээ гэж бодож байна. Би мэдэхгүй учраас дахиад таачаа. 13 дугаар зууны юу байсан? Оо одоо тэртээ 13 дугаар зуунаас л юм биш үү? Ер нь аль нь ч батсан гэсэн. За 13 гээ да. 13 дугаар зуун бас таасан шүү. 13 дугаар зууны дунд байсан. Одоо хамгийн сүүлийн оноос л гэж бодож байл та би. Тэгж л тааж байна. Зөв. Яг сайн мэдгүй байна тий. За, Тэг сонгож байна. хариултыг авах уу? Авъя. Голынх нь тэгчихэд 12 ч тийм үү? 12-р зууны дунд үеэс. За, энэ хариултыг өгч जैन те. Тий. 13 дугаар зууны дунд байхаа. Тэгэхээр 1400 тийм баг. За, энэ хариултыг авах уу? Тэгё. 13 дугаар зууны дунд үеэс. 13 дугаар зууны дунд үеэс гэдгийг сонгож जैन те.
Зөв байлаа. За. 11-р зууны сүүлчээс эхлээд бөхчүүдэд харцаг, бүргэд, гард, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр харин 12-р зууны дунд үеэс тулгад, шандас гэдэг цол нэмэгдэж олгогдож байжээ. Харин 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, авраг зэрэг нэрээр наадамд шүгэрсэн бөхчүүдэд цол олгох болсон юм байна. За дараагийн асуулт. Монголчууд цагаан сарын баярыг хизээ тэмдэглэхээ зогсоож байсан бэ? Манччин улсын харьяанд байх үед, социалист нийгмийн үед зогсоогоогүй монголчууд цагаан сарыг эртээр үеэсээ жил бүр тэмдэглэсээр ирсэн. Ийм 3 хувилбар. Манччин улсын одоо Басаал улсын гэрээний үед юм болов? За Манччин улсын үед. Тэг Манччин үеийн зүгээр иргэшэл нөгөө нэг байхад эдгээр тэмдэглэх боломжгүй байсан. Би тэгэхээр эхний хувилбарыг сонгож байна. Манччин улсын харьяанд байх үед зогсоож байсан. Тийм. Тэмдэглэх боломжгүй байсан болов гэж бодож байна. Малчтын баяр гэж социалист нийгэм хэрч 90 оноос өмнөхийг ярьж байгаа үстэй. Үгүй ээ. Малчтын баяр гэж хийдэг л байсан гэд сонсдог үстэй. Тэгэхээр зогсоогоогүй бах. За энэ хариултыг авах уу? Тэгээ. Социалист баха. Социалист нийгмийн үед. Зөв байлаа. 1952 оны 1-р сарын 26-нд буюу социалист нийгмийн үед Маршал Чой болсон Москва хотод нас орсныг тухайн үеийн битүүний өдөр олон нийтэд мэдэгдэж цагаан сарыг үндэсний гашуудлын өдөр болгон зарласнаар 10 гаруй жил тасалдсан байдгийн байна. Лавай сар гэж ямар сарыг хэлдэг вэ? Өвлийн адаг сар, хаврын тэргүүн сар, битүү сар гэсэн 3 хувилбар. Өвлийн адаг сар юм болов? Лавай сар гэж ямар сар хэлдэм болов? Мэдгүй. Өвлийн адаг сар, битүү сар, Хаврын тэргүүн сар. Хаврын тэргүүн. За одоо сар шин болж юм чи хаврын тэргүүн гэж хэлчих. За таасан шүү. Битүү сар хэлдэг лөө. Мэдгүй. Тэрийг сонсчихсан санагдчихээн зүгээр. Зөв үү? За би битүү сарыг сонгоч. Битүү сарыг сонголоо. Өвөл гिचүүлээд. Өвлийн адаг сар байх нь тий. Хавар баха. Хавар. Тий. Хаврын тэргүүн сар. Тийм бах. Битүү сар мар мэдгүй, би бас энийг яг сайн мэдгүй. Тэгтэл надад хаврын л санагдчих. Битүү сарыг арай лаваа сар. Би нөгөө хэлбэрийн л бодоод байна л да. Лаваа их шиг гэл байдаг шүү дээ тий. Тэгэхээр битүү сар гэхээр битүү сар гэж өөрөө яг ямар сарыг хэлээд байна гэдгийг бас сайн ойлгохгүй шүү дээ. Гэхдээ би нөгөө лаваа их шиг гэхээр нөгөө лаваа гэдэг тэр өөрийнх нь хөгжмийн хэлбэрийг бодоод байхгүй юу? Хэлбэр төрс бодохгүйгээр одоо нэг тэгвэл битүү сар. Хугацаа бодъё. Тэгвэл хаврын сар. За тэгвэл хавар. Хаврын тэргүүн сар болов. Хариултыг авах уу? Аваа. За. Зөв хариулт бол өвлийн адаг сар байна. Монголчууд өвлийн адаг сарыг лавай сар гэж нэрлэдэг юм байна. Дараагийн асуулт. Ахмад хүнтэй золгохдоо хадагны аль талыг золгож байгаа хүн рүүгээ харуулдаг вэ? Битүү талыг, задгай талыг, аль талыг нь болно. Задгай талыг. Задгай талыг гэж бодчихлаа. Задгай талыг харуулж золгоно. Наач яста. Миний хар багаасаа хийж одоо нөгөө сурсан, заншсан зүйл байна. Би ч бас нөгөө эмээ дээр өссөн хүн чинь мэдлгүй ах уу? Ямар ч гэсэн хөвгшин настай хүн лөө нөгөө хадагныхаа амыг ингээд задгаа ингээд байр миний хөө гэл тэгээ барихаасаа өмнө хадгаа гоё ингээд цэгцлээд цэвэрлээд янзлаад те тэгж байгаа л ингээд барьдаг та. Тэгэхээр задгай тал. Битүү талын ухаа. За дахиад нэг бодъё. За угаас аам алдсан битүү талын тэгвэл. Үгүй дахиад бодоо. Би бурхан шүтэн дээр ингээд хадаг яндар байхыг бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр ам наашаага байдаг. Тэгэхээр хоймортой битүү талыг харуулдаг учраас хүндлэл тэнцэнэ байна уу гэж бодчихлоо л доо шууд. Тэгэхээр одоо ам талыг наашаага битүү талыг юм болоо. Битүү талыг нь ахмад хүн рүүгээ харуулах нь байна. За. Задгай талыг. Зөв байна. Мэдээж задгай талыг. Сар шинийн эдээ ундаанд ууц тавьдаг. Тэгвэл ууцан дээр юу дагуулan тавьдаг вэ? За анхааралтай сонсоорой. А хувилбар. Дал дөрвөн өндөр хонгтой шагаад чүмэг хүзүү. Б хувилбар. Хүзүү, хавраг, дал дөрвөн өндөр.
В хувилбар сэр эсвэл хүзүү, далдүрүүн өндөр, хавирга, хонготой шагаат чүмэг. Яа хооронд нь ялгадаггүй. За, Эдгээрийг дахиад- бүгднийг тавих хэрэгтэй гэж байгаа юм уу? Эдгээрээс нэг Аль нэгийг ч юм уу нэгийг? тавьсан ч болно гэж байгаа юм уу? Энэ гурван хувилбар хэлж байгаа. Энэ гурвын нэг нь л зөв. За Б хэлбэр нь. Б. Хүзүү, хавирга, далдүрүүн өндөр. Сүүлийнх нь. Сүүлийн В хувилбарыг. Яач ямар айхтар орох юм бэ те? Би нөхө. Б. Тэ. За хамгийн сүүлийн хариултыг л байж магадгүй гэж бодож байна. За. Сэр эсвэл хүзүү, далдүрүүн өндөр, хавирга, хонготой шагаат чүмэг гэдгийг авлаа тий. За. За Б болов уу гэж бодож байна. Хүзүү, хавирга, далдүрүүн өндөр. Тий. Хавирга зааж төсөөлөхдөхөр нэг л. За. За. Б. Тий Б. За V хөлбөр байна. В хувилбар. Тий. Хариулт зөв. Зөв. За. Зөв байлаа. Зөв байлгүй ах уу? Хуруугаа дараад ингэ бодож Яг ингэ тоолж исэн тий. Нөгөө яг байршуулдгаараа бодож байгаа байхгүй. Аргагүй. Манай ганцхан чи яг энэ ажлаа өөрөө хийдэг ба. Тэг нэг. Зөв хариулт бол сэр эсвэл хүзүү, далдүрүүн өндөр, хавирга, хонготой шагаад чүмэг байх нэ. Монголчууд цагаан сараар нилээд зүйлсийг цээрэлдэг. Тэгвэл эдгээрээс яг алийг нь цээрэлдэг вэ? 3 хариулт хэлье. А. Зүг чигээ гаргахгүй байхыг. Б. Хуучин юм ойж шидэхийг. В. Хадаггүй зодлохыг. А хөлбөр нь үглээ. Зүг чигээ гаргахгүй байхыг, хуучин юм ойж шидэх, хадаггүй золгох. Энэ 3 хариулт. За ер нь зүг чигээ гаргахгүй байхыг бол зөвлөн. Том жижиггөө эрэгтэй эмэгтэй бүхэл насны хүмүүс зүг чигээ гарах ёстой. Тэгж ойлгож байна. Б юм болов? В. Хадаггүй золгох. А. Мөн үү? В. За энэ бол одоо сүүлийн үед хүн болгон дураараа болж байна. Юм ойд шидхийг хоригддаг, цээрэлдэг. Дарийнх нь юу гэлээ? Хадаггүй золгох. За юм аяхыг юм байна. Хууч юм аях. За. Хуучин юм ойж идэх нь илүү цээрлэх болов гэж бодчих. Зөв. Ямар гоё юм бэ? Хураа. Тэгвэл хуучин юм шидэх бах. Хуучин юм баха. Эхнийх бол тухайн хүний л бурхан шашны үзлээс болно шүү дээ. 3 дахь бол байдаг. Одоо хадаг яндаргүй золгочл байдаг. Тэгэхээр би хуучин юм тэр чин шин сар шин ихлээл шүү дээ. Тэгээ хаврын тэргүүн сарын шинийн. Тэгэхээр тэнд хуучин зүйл байх ёсгүй баг. Бүгд шин дээлээд өмсдөг, шин гоёлоо зүүдэг. Тэгэхээр би байх. За. Зөв хариулт бол хуучин юм ойж шидэх юм тийм байна. баха. За, зөв хариуллаа. Хамгийн сүүлийн асуултыг асууя. За. Цагаан сар дууг хэн зохиосон байдаг вэ? Аяг. Цэгмэдийн намсраажуу, зохиогч нь тодорхойгүй, жамлын шараа. Энэ 3 хариултын айл нэг. 3 хариулт байна шүү дээ. За би бас мэдэхгүй байна. Уучлаарай. Жамлын шараа гэд таач. Б хувилбар Би гэж хувилбар. бодож байна тий. Жамлын шараа. Шараа. Зохиогч хүн болов? Зохиогч нь тодорхойгүй. Яагаад тэгж бодов? Харин л дээ би яг нөгөө зохиогдсон хугацааг нь бас яг тодорхой тэр мэрэг гэж яг санахгүй ах юм. Гэхдээ би санахгүй ч хамаагүй л дээ. Гэхдээ яг одоо нэг тодорхой мэдээлэл байдгүй шиг санагдаад. Надад хамгийн сүүл цэнгэлийн шараа гэж нэр дурддаг. За тэрүүл гэж зүгээр би Жамблын шараа. Жамблын шараа гэж би таамаглаж байна. Хоёр дахын сонгож байна. Хоёр дахь нь зохиогч тодорхойгүй. Тодорхойгүй. Тийм. Тодорхойгүй баха. Ардын дуу гэдэг чинь яг ч тэгээ дээрэс нь цагаан сар дуу бол яг цагаан сарын дуу биш юм бил. Тэн дээр нөгөө цагаан сарын шинийн нэгэндээ гэлээдэг болохоос биш угтаа цаана бол хайр сэтгэлийн тухай дуу юм билээ. Тэгээ тийм үг орцсон учраас бид нар нөгөө нэг яг цагаан сарын дуу гэд бодцсон байдаг гэж би нэг уншижсэн. Айгу угтаа бол яг ингээд хаврын тэргүүн сарын шинийн нэг угтаж авж байгаа тийм дуу бол биш хайр сэтгэлийн тухай дуу юм аа гэжсэн. Тэгэхээр энэ ардын дуу учраас зохиогч байгаа. Гэл одоо аваач. За. За энэ хариултыг авлаа. Зөв хариулт бол
Зохиогч нь тодорхойгүй, ардын тийм дуу баха. зөв байна. Аргагүй аагийн болвол дуу хөгжмөнтэй ойрхон хүн дуу хөгжмийн нэвтрүүлэг хийдэг. Энэ дундаа бүр өмнө нь ч гэсэн ардын дууны, уртын дууны тухай нэвтрүүлгүүд хийдэг байсан. Аргагүй энэ талаар. Тэгээ яг энэ дуу орж ирсэн. Энэ дуу орж ирэхэд би өөрөө ч мэддэггүй байжгаад нэвтрүүлэг хийж байхдаа мэдэж авч байгаа байхгүй. Өг тэнгэр радио. Сар шиндээ сайхан шинлээрээ. За ингээд асуултууд бол өндөрлөөгүй. Одоо Аагийн алтан хүү гэдэг хувь хүний зүгээсээ надад хариултуудыг хэлж өгөх нэ. За эхний асуулт. Сар шинийн баяраар хамгийн их хэлдэг үг ямар үг байдаг вэ? За амар байна уу? Баха. Сайн байна уу? Амар байна уу? Одоо тэдэн нас хүрч байна гэдэг энэ гурван энэ хүүхдтэй болсноос хойш одоо энийг их асуудаг болсон. Одоо хүүхд нийттэй билээ гэдэг. Тэр амар байна уу? За сайхан шинлээрээ энэ хэдэг юм байна да. Амар байна уу гэж хэлдэг байлгүй дээ. Амар байна уу? Амар байна уу? Сар шиндээ сайхан шинэлж гинөө гэл. Тэр энэ үгийг хамгийн их хэлдэг. Тий. За сайхан уу сайхаа ер нь товчлол. За тэгээд хөөрг өдрө бариад ингээд явал нөгөө онд мэдсэн хараад одоо сайхан аварч гэнэ үгээд. За цагаан сараар хэлдэг гэхээр сайхан шинэлцгээж гэнэ үү гэж орно шүү дээ. Сайхан шинэлж байна уу? Сайхан хаваржиж байна уу? Цагаан сарын шиний 1, 2, 3-нд ер нь тэгэл цагаан сарын шиний 1-ний өглөө сайхан хаваржиж гинүү гэж эхэлждэг. Сайхан шинэлж гинүү. Тийм байна. Энэ хоёр л юм байна. За манайхаа ороороо дээшээ суугаараа л гэдэг те. За тэгэхээр тогоо шанаг барьдаг хүн байна тийм. Үйлчилгээний албанд ажилладаг хүн байх нь. За. Сар шинийн баяраар хамгийн гоё бэлэг ямар бэлэг байсан бэ? Эргээ утахад уу. Манай найзуудын бэлэг баха. Манай охин чинь 1 сард төрсөн. Цагаан сарын өмнө. Тэгээ найзууд маань ерөөхдөө манай шинэ хүн дээр бол орж ирээгүй байсан үе. 1 жилийн хугацаанд тэгээ нэг мүсэн сар шинийн баяр болон одоо манай шинэ хүн дээр ирээч гэ. Тэгээд яг найзууд маань манад сар шинийн баяраар ирэхдээ охинд маань болон надад одоо дурсгалын зүйлстэй иржсэн. Гэхдээ тэр нь бол тийм үнэтэй цайтай юм биш. Зүгээр маш олуула, тэгж олуула ирнэ гэж бол мдээгүй. Тэгээ хашаа дүүрээд тэгж тэр одоо яг тэр найзуудын нөгөө ирсэн тэр явдал бол маш том бэлэг болсон л доо. Тэр санаад орчлоо. За яг бэлэг юм чи бүх бэлэг л гоё доо. Хамгийн гоё гэвэл одоо та хамгийн хэрэгцээтэй байсан зүйл юм болов. За баг бэлэн мөнгө өгвөл би их татаа гараад юм болов. Өөрт хэрэглэгддэг бэлгүүд их таатай. За төрсөн ганц ихчтэй ихч маань нэг машины урд хойд Монгол хевсэн суудал бэлгэлжсэн. Тэр их сайхан санагддаг. Тэ ганаахынд очиход хамаатан садны бүх хүүхдүүдэд бэлгийг олон хүүхд очиж байгаа шүү дээ 20-30 хүүхд очиж байгаа бэлгийг ингээ бүгдийг ингээ бэлдээд уутанд хийгээд нэрийг бичээд наацсан битгсэн. Тэгээ тэднийд очих маш гоё. Хүүхдүүд чинь цагаан сараар олуулаа айлд очихоор чинь гэрт нь багтахгүй гэл хөөрхөн асуудал үүсээр гадуурнгүйгээл тоглоол гардаг байсан. Тэгэхээр тэднийд очиход бэлэг нь бүр ингээд зориулаад бэлдсэн. Бид нарыг ингээд бүр яг хүн гэж бодсон. Тэдний бэлгэл юу ч байсан хамаагүй яг надад зориулаад нэрийг бичсэн бэлэг. Жил болгон гоё байдаг гэсэн. Жил болгон ганаахынд очих гэж яардаг байсан. Хамаатан садныхаараа ороод гэл одоо манай оюука чи ямар ингээ том болсон ингээл те хэрвээ яг би тэр тухайн жилдээ би жоохон амжилттай байсан бол миний амжилтыг ингээл манай хамаатнууд ингээл ярилцаал ингээл намайг урмын үгээр ингэж тэтгээд тэгж байгаа нь л надад ингээ хамгийн гоё бэлэг болов уу гэж бодож чинь ер нь хүнээс урмын үг авах чиг гоё идэг шүү дээ. Хөвчлэн нөгөө дээшээ харсан амсартай юм гээл хөвчлэн аяг шааз их бэлгэлдэг гэсэн. Тэгээ сүүлийн жилүүдэд болохоор нөгөө тэмээний нуусан хүнжил мүнжил ингээл айл болгонд ингээл хүн болгонд нөгөө бэлгийн ингэж оноож бэлддэг гэсэн. Тэгээ тэр бол хамгийн гоё бэлэг тэгээд сэтгэл догтлуулдаг. Энэ жил одоо юу байгаа л гэдэг хамгийн том бэлгийг манай эмээ өгдөг гэсэн. Тэгээд одоо эмээ минь өнгөрснөөс хойш айлуудаар явахаар аяга их өгөөсөө гэж боддог гэсэн. Тэгвэл сар шинийн баяраар эсэргээр хамгийн авж байсан хамгийн сонирн бэлэг ямар бэлэг байсан бэ?
Одоо эргээд бодоход айгүй сонирн байдаг юм аа. Дезодорантыг үнэртэй ус гэдэг өгөөдөөс нь надад одоо айгүй сонирн санагд. Би тэгээд тэрийг хүүхэд байхдаа үнэртэй ус гэж бодоод айхтар их дүргсэн. Жилэн торконы нэг гоё нь байхгүй. Тийм аймсных нь ингээд тал нь байхгүй. Эсвэл ингээд хоёр аймс хавсраад өөр өнгөтэй ч юм уу те нэг ийм айгүй их байдаг байсан шүү дээ. Эвдэрхий мориор авч ирсэн. Ингэр нь байгаа зах нь байгаад ханцуу нь байхгүй доошоо байхгүй юм жижигхэн тал сороочхон зав зэрж гисэн. Хонь бэлгэлсэн. Тэгээд их гайхсан байхгүй юу? Машин авч ирсэн. Гэтэ надаа цонин гэхээс илүү бас таалагдсан юм аа. Сар шинийн баяраар хамгийн их хийдэг үйлдэл ямар үйлдэл байна? За бууз оруулах хөө. Бууз оруулах. Тэгээ усанд явах хоёр байна да. Гутлын нөгөө нэг улавч өмсөх юм уу? Гутлынхаа гадар нөгөө юу өмсдөг болчтой шүү дээ. Тэрнийг л ямар их өмсөд байна гэж бодож ирсэн юм байна. Хөөргөлнө. За. За тэгээд эдэж үүсэндээ бас зарим үед өөртөө хөрж өгөх. Хүүхдүүдийнхээ хувцсыг тайлж өмсгөх. Зодлгон тэгээд эдэн. Бооз үдэж ингээл ам хөдөлж явах чинь бас хөдөлгөөн мэдтэй. Булчаа ажиллаж байгаа юм чи. Үйлдэл рүү орох. Улавч тайлах, өмсөх. Тэгээд байн нөгөө үсээ янзлдаг. Тэгээ мэдээж хэрэг өвлийн уйлрал учраас нөгөө хүүхдийнхээ ороолт малгайг л дахин ингэж ороогоод л буцааж тайлаад л Сар шинийн баяраар жин нэмсэн тохиолдол хэдэн килограмм тухайн үед нэмсэн бэ? За ёстой мэдгүй. Би бол гайгүй. Гэхдээ бол мэдээж нэг 1 кг метр бол тухайн үедээ бол байсан л баг. дандаа нэмдэг шин. Та нэмдэг үү? Нэмнэ. Энд чинь ингээл байнгын өөрийн гэр дамталгаа, айлын гэр дамталгаа тэгээ цагаан сарын үлдэгдэл нөгөө сар шинээс хойш чинь эддэггүй ш дахиад. Борцыг ууз бүтүүлгээ эдсээр хагаад 18 4 сар авцаа бараг орчдөг шүү дээ. Таргалахад 5 хоног гэдэг штэ. Энэ бол худлаа. Таргалахад ерөөсөө 3 хоног шаардлагатай. Нэг өдөрт 1 кг хангалттай нэмж чаддаг юм авьяастай хүн би. Яах юм бэ гэж жимми асуугаад ирэхгүй. Энийг кат гэхгүй. Дааны 2-3 ил байгаа илүү дээ. Хамгийн их давталттай сонсдог үг сар шинийн баяраар. Ямар үг вэ? Одоо хаана ажиллаж чинь гэдэг үг байдаг шүү дээ. Тэрийг маш олон сонсдог юм аа. Амар байна уу юм болов? Амар байна уу? Сайхан шинэлүү. Онд минь тарган тавтай орвоо. За дэшээ суу. Бууз дээрээ гэл. Тийм л үг сонсдог та ер нь бол цаа уу миний дөө цаа уу гэл. Миний дөө цай уу гэл. Сар шинийн баяраар хамгийн олон айлаар золгосон нэг өдөр золгосон тохиолдол хэд байна? За хүүхэд байхдаа бол нэг их бишээ нэг 20 морь айл бол орсон баха нэг өдрөнд. Нэг өдөрт үү? Тий. Тэр чинь нөгөө манайх чинь яг ингээд саахалт айлынх руугаа орчин. Тэгээд гудамжны одоо дээрээс нь гудамж уруудаал эсвэл өгсөөд тэр чигтээ орчхоор чинь тэгээ нэг айлынд ороод удахгүй шүү дээ. Гол нь бэлгээ аавна. Бэлгээ аваад тэгэл нэг цай угаал гарна. Хүүхдүүдэд нэг тийм сүртэй бууз эдээ шүүс болохгүй. Нэг 2 юм уу 3 тэр авцаал байт. Улаанбаатар хотын нөхцөлд төгжрэлтэй үед шинийн 2-ны өдөр 7 айлаар орсон байдیں۔ За өдөртөө бол нэг нормал бол нэг 3-4 айл байдгийг. Хамгийн их айл. За хамгийн их айл нь энэ төгсрөл дотор бүр за миний хувьд бол нэлээд сайн шахаа явлагт 6 айл орвол их юм дөө. Шинийн 1-ний өдөр өнгөрсөн жил 6 айлаар орсон. За 20 арай хүрэхгүй нэг 10 гаруй айлаар орж исэн баг шүү. Төгсгөлд нь сар шинийн баяраар хамгийн их үздэг юм уу? Эсвэл гардаг Монгол кино ямар кино вэ? Зэрэг нэмхийн өмнө байна да. Гарч байгаа бүх монгол кино үздэг. Мөнх тэнгэрийн өвчин дор үзэх дуртай. Тунгалаг тамираас дуртай. Энэ хоёр кино юм уу? Нэг шинийн 3-4-ний үеэр аягуугаал зогсож байхад сувг солиол үзэхээр зэрэг нэмхийн өмнө яг гарч идэг байхгүй юу? Ардын элч байна, тунгалаг тамир байна, хөргөнхөө, тань руу нөөж явна. За нөгөө цэц магна, тод магна. За одоо болтон тоо. За Үзэж байгаа нийт Хөгтөнгөр радиогийн үзэгч, сонсогч монголчууд та хандаад гоё баярын одоо мэдчилгээ хүргээд тэгээд өндөрлөе. За тэгээ.
Хөхтөнгөр радио шинэ бүрэн бүрэлдэхүүнээр цуглараад өнгөрсөн жилийн 12 сар байсан. За өнгөрсөн жилийн цагаан сарын яг үдээд бид нар энэ одоо байгаа энэ студид тогтчулсан бүгдээрээ энэ тэндээс цугласан баг хамт олон чи ямар зочин урах вэ? Би яах вэ? Би юу гэх гэл нэгнээсээ асуусан. Гэрэл гээгээ маань юу илээ? Камер маань ямар үлээ гэд шив шинтхэн хүмүүс байсан бол одоо бид нар аль хэдийн нэг баг олцсон. Студидтэй суугаад ярихад нэг 4 баг зэрэг олцсон. Бас өөрсдийн гэсэн чамгүй үзэгчдтэй сонсогчдтой болцсон байна. Тэгэд Хөхтөнгөр радиог үздэг, сонсдог, дагдаг, цааш дагах гэж байгаа та бүхэндээ сар шинийн минь төргий. Хөхтөнгөр радиогийн ураа өгнүүд бас гоё. Хөхтөнгөрөөс хүн бүхний сонорт соёлыг дээдлэгч Хөхтөнгөр радио гэдгээр залуус хүмүүс юу сонирхож байна гэдгийг бид ярьдаг, ярих ёстой ч гэсэн Монгол өв соёлоо ядаж баярын өдрүүдээр илүү төлхөө ярих юмсан гэж боддог нь Хөхтөнгөр радио. Бидний хөтлөгчдийн бас нэгэн одоо цаад санаа, хүндлэл юм шүү гэдгийг хэлээ да. Тэгээ та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэ. Нийт одоо монголчуудаа бидрийг нөгөө нэг дэмжиж сонсдог бүх сонсогч үзэгчдтэй дайны дэлхийд бас байгаа тархан суурьсан нийт одоо элэг нэг таханд үзтэй. Гал морин жилийн одоо томоос том мэндийг хүргэе. Тэгээд морин жил бол өөрөө нөгөө амьтныхаа бэлэгдлээрээ болоод их амжилттай, эрч хүчтэй, эрүүл сарвал ийм гайхалтай жил гардгийн гэсэн. Тэгэхээр бас дээрэс нь морин жил болгон дээр их том сайн сайхан үйл явдал болдгийн тохиодгийн гинлээ. Тэгэхээр энэ морин жил бол монголчууд бидний хувьд маш сайхан жил болох байхаа гэж бодож байна. Тэгээд сар шинийн баяр учраас Хөхтөнгөр гэдэг нэр өөрөө маш гоё наалтцтай сонсогдож байгаа бах. Тэгэхээр Хөхтөнгөрийн нийт монголчуудаа гал морин жилийн мэндийг хүргэе. Сар шиндээ сайхан шинэлээрэ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин сайхан ах дүүс одоо ураг төрлөөрөө одоо хаврын тэргүүн сарын шинийн нэгнээ сайхан угтаж аваарай. Тэгээ сайхан хаваржаарай. Мөн бидэнтэй үргэлж хамт байгаарай гэдгийг хэлмээр байна. Үзэгч сонсогч та бүхэн минь ирж байгаа гал морин жилдээ хотол олноороо амар мэнд эрүүл инх сайн сайхан байж гал морин жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинэлээрэ гэж хэлье. Хөхтөнгөр одоо сувгтаа маань хамт байдаг. Одоо нийт одоо сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд бүх монголчуудад одоо эрүүл энхийн дэдийг хамгийн сайн сайхныг одоо хүсэн өрөөе. Тэгээд бид бүхэнтэй хамтдаа байгаарай. Албан ёсны сувгуудыг манаас дагаарай. Тэгээд олон гоё контентийг одоо хүргэхээр одоо бид бүхэн хамтран ажилладаг байгаа шүү. Тэгээд сайхан шинэлээрэ. Хөхтөнгөр подкастыг үздэг, сонсдог үзэгч олондоо сар шинийн баярын мэндийг хүргээд илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинэлээрэ гэж өрөөж байна. Монголчууд маань морин жилдээ аз хямртай цохин өөдөө байж илүү баян инх тунх эрүүл сарвалаа гаргаж хүсэн өрөөж Гал морин жилийн маань баярын тусгай тугаар энд хүрээд өндөрлөж байна. Хөхтөнгөр радиогийн баг хамт олон за тэр дундаа Хөхтөнгөр радиогийн хөтлөгч редакторууд бүгд одоо миний урилгын дагуу студидтэй ирээд за нэвтрүүлэгтээ оролцлоо. За мөн найруулагч, продюсер гэд манай баг хамт олон та бүхэндээ сар шинийн баярын дугааруудаа хүргэсээр байгаамаа. Ингээд энд хүрээд Хөхтөнгөр радиогийн зүгээс бэлтгэн хүргэж байгаа Хөхтөнгөр квиз нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Хамттай байсан бүх сонсогч үзэгчдтэй баярлалаа. Монголчууд та бүхэн минь гал морин жилдээ эрүүл инх саруул байж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Хураа.